Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яахааргүй эрүүл мэндийн салбар. Хаан улс дүүргийн хэмжээнд 4985 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 602 нь харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн хаан улс дүүргийн эрүүл мэндийн төв нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс тусламж үйлчилгээндээ дараах 4 нөхцөлийг ханган ажиллаж байна. Тусгай хэрэгцээт шал, тусгай хэрэгцээт хаягжилт, тусгай хэрэгцээт иргэдийн үйлчилгээний төв, виртуал хөтөлбөр зэрэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. За бариад хэсэг маань болохоор одоо харааны бэрхшээлтэй иргэдэд маань зориулж бас байрлуулсан байгаа. Эмчилгээний кабинетуудын бүх өрөөнүүдийн үүдэн дээр байрлуулсан байгаа. Тухайн харааны бэрхшээлтэй иргэд маань одоо бариад хэсгээрээ тэмдрээд за одоо энэ маань одоо шүдний кабинет, энэ маань дотрийн кабинет нэг одоо мэдэх бүрэн боломжтой болсон байгаа. Бид нар хаан уул эрүүл мэндийн төв маань болохоор тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдэйгээ бол иргэдтэй одоо манай эмнэлэг маань илүү нээлттэй болж өгч байна гэсэн. За сонсголын бэрхшээлтэй иргэд маань болохоор манай доор дэмжих төвийн 12 номерт маань болохоор захин бүртгэж сууж байгаа. Энэ маань болохоор манай захин бүртгэгчтэй яаж холбоотой байх юм бэ гэхээр хаан уул эрүүл мэндийн төв гэсэн пэйж хуудасаар ороод чат хэсэг рүү ороод холбоо барих дээр дарчдаг. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авахдаа бусдын туслалцаа дэмжлэггүйгээр ажилтнаас хараад бусаар бие даан AR технологи ашиглан үйлчилгээ авах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн онцлогтой. Үйлчлэгч иргэн та үйлчилгээний цаг авахдаа биеэр ирсэн тохиолдолд захин бүртгэлийн ажилтан эко киоск төхөөрөмжөөс үзээр авах бол нэгдсэн цаг захиалгын 1800 техник 19 үндэсний лолов 1911 тэг 9 захин бүртгэлийн 77 тэгтийг 10 тэг дугаараас цагмаар бол ийм Mongolia системээс өөрийн сонголтын дагуу цагаа товлож үйлчилгээ авах боломжтой. Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа. Аль кабинет руу хэдэн давхар руу гарах уу гэдэг нь хүртэл анх ойлгомжгүй байдаг байсан. За одоо ингээд бид нар барайл хаягжуулалт тийм ээ AR захин бүтэж нэвтрүүлж хэрэглэсэнтэй холбоотойгоор одоо тусгай хэрэгцээ шаардлагатай иргэд маань илүү хөнгөн болсон. Шинээр ашиглалтанд орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах мөн хуучны барилга байгууламжуудаач шинжилэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажил нэн тэргүүний асуудал болоод байна. Манай нэмлэгчийн хуучин хараагүй ч зориулсан юм байхгүйсэн баггүй. Энэ бол давхар болгон гэдэг тэр хүмүүст маш их айтаа таатай болсон байна. Хоёрдугаар нь хараагүй хуучин гэдэг ява хаалганд очих тэр хаягнууд нь дандаа барил өсгөр ингэж болцсон юм шүү дээ. Тийм сайн талтай байна. Өөрчлөгийн хувьд бол хөнгөн шуурх одоо эмчнээр цаг аваад цагийг 3 янзаар авч болж шүү дээ. Тэр ийм Монголоос авч болж байгаа, цахимаар авч болж байгаа, өөрийн биеэр хүрээд ирээд аваад өшөө хурдан байна. Тийм жишээний сайн талууд бол эмдэх дандаа ариутгсан баакумжуулсан юм өгч जैन. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болохтой зэрэг тэрэгэн тэр хүрэлцээтэй. Ахуй үйлчилгээ нэг сайн, хоолунд их сайн, эмчилгээ үйлчилгээ маш сайн. Ингэж тогтсон ийм одоо орчинтой эмнэлэг бол өшөө олон болох юм бол өшөө сайн. За энэ Амуул дүүргийн нэгдсэн эмнэлгээр хөгжлийн бэрхшээлтэй хараагүй, сонсголгүй за явах хэрэгтний одоо бэрхшээлтийн улсууд бас үйлчлүүлэхэд бас боломжийн хэмжээгээр тохицуулсан байна гэж үзэж байна. За хараагүй хүмүүс бол одоо таягаараа мэдрээд ингэж явах энэ шалан дээр нэм зориултын бас төхөөрөм суулгасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй явж чаддгүй тэрэгтэй хүн ороход зориулсан зам байдгийн байна. Тэгэхээр энэ бол яг боломжийн хэмжээнд бас одоо тохицуулсан байна л гэж үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хэн нэгний тусламжгүйгээр зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хаан улс дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олонд амжилт хүсье.